Сайн байна уу? Намайг Хурлаатрын болгонтэй гэдэг сангийн дэд сайдын ажилтай. Эерэг, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй. Хятад англи хэлээр бол сайн ярина. Баг зэрэг Япон хэлтэй бас баг зэрэг орос хэлтэй. Шулуун шудрах байх, цэгцэн юм баг байх. Ямар ч ажил хийсэн мэ тэр үндэ чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг. Би сайхан Монгол улсад амьдрах юмсан, тэтгэврт гарах юмсан гэж хүсдэг. Хамгийн сүүлд хамгийн томоор баярлсан хүүгээ төрөхөд, баг хүүгээ төрөхөд өөрөө үлгэр дуурайл үзүүлэхийг боддог. Зүгээр нэг өглөөд ингэх ёстой, тийх ёстой биш. Би үлгэр дуурайл үзүүлээд байвал бас л ингэх ёстой юм байна гэж бодох уу гэж хүүхдүүд хүлээж авах гэж боддог. Би магадгүй хөдөө өссөн болохоор хайлт мэхнэх дуртай. Бүр гоё. Одоо сүүлийн үед манай хадам байж надад янз янзэр хийж өгч байгаа. Татвар нь үзүм самар мамар хүртэл хийж байгаа. Би хөшөөж ойртойгоо өссөн. Тэгээд хөшөө аваагаа нас ороход надад амьдрал гэдэг ямар богинохон нэг л битээр өмнөх өдөр нь хоёлаа хамтдаа хоол хийж идэл тэгэл салж исэн хоёр хүн маргааш нь ингээд бурхан болчихно гэдэг бол амьдрал нэг бодлын ямар богинохон юм бэ гэдгийг ойлгуулжсэн. Магадгүй би өнөөдөр юм заримдаа айгу хэцүү замыг амьдралын замыг сонгоол өөрийгөө айгу амаргүй юмд сориол. Гэхдээ би магадгүй хөшөрсөн анаа би айгу гоё олон ярих түүхтэй байх байхгүй. Надад харамсах зүйл байхгүй. Би өөрийгөө амаргүй олон юмд сорьсон, сайн муугаарч хэлүүлсэн. Гэхдээ надад харамсах зүйлгүйгээр би өөрийнхөө итгэл үнэмшлэр өөртөө зөв гэснээр би амьдрч чадсан гэдэг тэр итгэл үнэмшлийг ойлгоход тэр үйл явдал маш хүчтэй нөлөөсөн. Глобалчлагдж байгаа дэлхийн ертөнцид хүмүүс гадны ямиг шууд хуулж аваад байвал энэ л хөгжил цэцэглэлт гэж хараад ах шиг байна. Цөөхөн хүн амтай өөрийн гэсэн маш их одоо түүх соёлтой, ёс заншилтай, өв уламжлалтай Монгол улсын хувьд өв уламжлалаа тэгээ сайн сайхан ёс заншлаа алдчих үдэ гэдэг бол миний хамгийн сэтгэл зовлон юм. Би хөгжил гэдгийг одоо өмнөх юмаа ёс заншлаа алдах гэж хүмүүс ойлгохгүй гэдгээс яадаг. Үргэлж өөрийнхөө ухаан санааг тийм гэгээлэг байлгах ёстой. Сөрөг юмнуудыг зармын зүгээр хаяад хүн болгоноос эерэг имийг олж харах гад тэрэн дээр үлгэр дуурайл аваад амьдралаа үргэж гоё итгэлтэйгээр үнэмшилтэйгээр эргээр төсөөлөд тэрүүний хад төлөө бүх эрч хүчээ зориулах ёстой.